ер нь ямар давуу талуудтай таны хувьд яагаад зөвшөөрсөн юм? Тэгэхээр нэг үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт ороод тэгээд стратегийн ач холбогдолтой ордын өгөөжийн дийлэнх үе 50-аас дээш хувь нь бол ард түмэнд ногдно гэсэн тийм нэмэлт орсон. Тэгээд тэрнийг яаж хэрэгжүүлэх тухай бас хууль батлагдах ёстой байсан. Гэтэ тэр хууль нь батлагдахгүй нэлээд утсан. За тэр яг төр засгийн асуудал. Яг манай одоо компани хувьд гэх юм бол Орос Монголын одоо хамтарсан үйлдвэр байсан Эрдэнэт үйлдвэрийн балансын бас 2 дугаар агуулга дээр одоо үйл ажиллагаа явуулдаг ийм компани байсан. Тэгээд нөгөө алдартай 34% үгүй гэдэг тэгэл авдаггүй. Тэг ингээд явсаар байтал ингээд үндсэн хууль дээр ч нэмэлт өөрчлөлт орлоо. Бусад хууль дээр ч одоо олон хуульчнаар батлагдлаа. Тэгээ ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэгтээ манай ажлын хэсэг уулзалт хэлцээ бараг 10-аад удаа уулзаж ярилцаад тэгээд ингээд нэг зөвшөлтсөлт хүрээд одоо өнөөдөр ингээд гар үсэг сурсан. Тэгээ үржилсэн тохиролцоо тэр шийдвэр маань мэдээж цаашаа улсын их хурл танилцуулагдаад тэгээд албачаад ингээд цаашаа явах бах. Тэгээ энэ тохиролцоогоор бол манай компани 44% эзэмшин эсвэл тэрнийг одоо тусгай амнаатаар орлуулна. Гэтэ хамгийн гол одоо суур зарчим 2 суур зарчим дээр тохиролцсон тэр нь нэгдүгээрт бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Одоо тэр 51-ээс дээш хувь нь ард түмэнд ногдох. Хоёрдугаар тэгэхээр компани өгөөжийн 60% нь одоо ард түмэнд одоо төрд татвар төлбөр хураамж хэлбэрээр очихоор ингэж тохиролцсон. Тэгээ энэ бол бид нар бол одоо энэ нэг байгуулсан гэрээг одоо тохиролцоо хүндэтгээд нэр төртөө одоо биелүүлнэ. Ингэснээр бол бас нийт сайн үр дүнээр үзүүлнэ гэж бодож байгаа. Энэ мэдээллийг авсан зарим иргэд бол одоо хувьцаа төгссөн юм 60% гэдэг асуудлыг бас хөндөж шүмжилтэ хандж байна. Тэрнийг мэдэхгүй маа. Тэр үнэхээр тэгэд авчаад байлгаад өгвөл тэгэд хэн нэгэн хүн явуулах хэрэгтэй шүү дээ. Авчаад зүгээр авцснаар асуудал шийдэгддэг бол тэр шиг амарх юм байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэр энэ газрын хөрсөн дээрх дор баялаг бол нийт ард түмний өмч төрийн хамгаалтанд минус үндсэн хуулийн заалт байгаа. Тэрнийг эдийн засгийн өгүүлэлтэнд оруулахад хэн нэгэн хүн эрсдэл гаргаад хөрөн мөнгө олоод зээл аваад тэгжижил тэр чинь өөр өгөөж нь хүртэн шүү дээ. Зүгээр хадгалаад ивэл байлгаал нь шүү дээ. Тийм учраас бол монголчуудаа хүн болгон үзэл бодлыг илэрхийлэх хэрэгжүүлэлттэй юм шиг тэр хүмүүсийн өмнөөс би одоо хариулж бидэхгүй байна. Энэ ихний хилцээгээ дах шиг байна те. Тэгэхээр дараа ихний хилцээгээ дах шиг байна те. Тэгэхээр дараагийн хилцээгээ урдчилсан одоо хилцэл тохиролцоо. Тэгээд энэ тохиролцоогоо цааш нь улсын их хурл мэдээж засгийн газар ингээд танилцуулна. Тэгээд улсын их хурл шийдээд тэгээ халуучаад цаашаа явах бах. Тэгээ ямар ч байсан ингээд бид нар үндсэн хуулийн одоо нэмэлтийн хэрэгжилтийг амьдрал дээр ингэж одоо хэрэгжүүлж эхлэхэд бас хувь нэмрээ оруулах гэж байгаадаа бас баяртай байгаа. Энэ бол хариуцлагатай ажил. Тэгээ бол нэр төртөө биелүүлнэ л гэж хэлдэг. Зөвхөн танаа хэлсэн шүү дээ. 34% өмнө төр төхөр ярьжсаа төр авдаггүй байсан гэж хэлсэн шүү дээ. Тэр талаар тэр өмнө нь бол одоо энэ юу хэмдэ өмнө нь бол бид нар юм одоо харьцуулж хэлээ л дээ. Жишээлх юм бол оюу толгой дээр төр 34%-ийг эзэмшээд тэгээ өнгөрсөн одоо 10 гаруй жилд бол нэг төгрөгийн ч ногдол ашиг аваагүй. Манай тохиолдол гэх юм бол Орос Монголын хамтарсан үйлдвэрийн удирдлага нь бид нар хувьцаа эзэмшихгүй 2% одоо тусгай төлбөр авна гэд өнгөрсөн хугацаанд бол ингээд 40 тэрбумын одоо төлбөр авсан. Тэгэхээр аль нь ашигтай вэ нү тийм ээ? Хэрвээ одоо оюу толгой Эрдэнэт манай хоёрын хэлбэрээр ингээд тохирсон бол улсууд бол бараг тэрбум орчим доллар орох тийм боломжтой байсан. Тэгэхээр одоо манайхтай тэр тохиролцсон одоо хувь ашиг ногдлон ашиг авдаггүй хувьтай байснаас одоо тусгай амнаа төлбөр авсан дээр гэдгийг бол Монгол улс бол асар өндөр үнцээр ойлгосон. Тэгээ одоо ч гэсэн ингээд энэ авсан хувьцаагаа тусгай амнаат руу хөрвүүлэхээр ингэж ярьж байгаа. Энийг бол улсын хурал дээр шийднэ. Хуулийн дээр ш тийм залттай. Эрсдэлгүйгээр ийм танаа борлуулалтаас 2% тусгай төлбөр авна гэдэг ийм гэрээтэй бид нар гэрээгээ 100% биелүүлж яасан. Эрдэнэт үйлдвэр манай компани хооронд бол ямар нэгэн маргаан байхгүй. Аль аль нь бол
одоо happy явж ирсэн гэж хэлж болно.